Сайн байцгаана уу? Би Remax-ийн Realty Office-ос мэдчилж байна. Өнөөдөр бүгдээрээ манай офстай танилццгаая. Коммент үлдээн. За тэгээ бүгдээрээ өнөөдөр 5 дахь өдөр юм чинь. Хагасаа бүтэн сайнд байр сав үзүүлэх ч юм уу, листүүд амирх байгаах тэр бүхэнд 8 жил төсөе. Дараа 7 өдрийн ажилд 8 жил төсөе. Өнөөдрийн хурлаа өндөрлөё. Эхний жилээ сэлбэр аваад болоод одоо 21 оны 1 сард илүү за нэг ямар ч байсан 21 онд би голд цолтоо болж ирсэн. Агент хүн бол маш хариуцлагатай байх ёстой. За хариуцлага гэдэг маань ер нь бол харилцагчтай би борлуулж өгнө, би түрээсэлж чадна, таны үйл хөдлөлтөөр би ажиллаж чадна гэсэн бол би одоо тэр хэлсэн үгэндээ одоо хүрэх ёстой гэдэг би бол зарчимтай ажилладаг. За тэр утгаараа л ер нь бол ажиллаж исэн, ер нь бол нэг тийм Remax Mongolia-гийн хэмжээнд одоо тийм шалгарчин чиний үнэхээр бодоогүй 2 жил хагасын хугацаанд одоо өөрийнхөө ажиллах сегмент маань юу болсон бэ гэхлээр төсөл дээр за нөгөө талаар лагши зах зээл дээр ажиллах нь одоо би илүү их амжилттай одоо үзүүлэх юм байна, ажиллаж чадах юм байна гэдгээ би олоод харсан байсан учраас сая энэ хагас жилийн хугацаанд бол төслөө удирдаад за нөгөө талаар бас соло листүүд бол голцоо ер нь лагши зах зээл дээр бол ингээд ажилласан байгаа. За би өмнө нь хэвлэл мэдээллийн салбарт буюу телевизийн салбарт бол 19 жил ажилласан. Тэгээд ажиллаж байгаад 2019 оноос Remax Realty Remax одоо эйжентээр орж ажиллаж байгаа. За өмнө нь хэвлэл мэдээллийн салбарт ялангуяа телевизэд ажиллаж байсан болохоор энэ маань бол бас давуу тал болж өгдөг. Ягаад гэвэл бид бол бас хүнтэй харьцдаг ажил. За тэгээ хамгийн гол нь бид нар бол одоо тухайн зүйлээ маш сайн одоо борлуулах гэж байгаа зүйлээ маш сайн танилцуулах хэрэгтэй. Дэлгэрэнгүй маш сайн ярьж танилцуулсны хүчинд бол борлуулалт сайн явах магадлал өндөр байдаг. Би бол өөрөө залуудаа бол тамирчин хүн байсан. Жудо бүхий спортоор хичээлжсэн. Тийм учраас бол энэ чанарууд маань бол бас жоохон одоо тамирчин хүн байсан болохоор илүү дайчин байдсан болов эсвэл илүү шургуу байдсан болов гэж боддог. Энэ бол яха багаас спортоор хичээлсний одоо спортоор хүмүүжсэний л одоо ач гавья гэж боддог. Аливаа юмнаас бол нэг их шантраад байдгүй. Ямар ч байсан өглөө маш их эрт одоо үзүүлэх хэрэгтэй болдог. Энэ бол эртэн босоо явцдаг. Тэр өглөө болгоно одоо эрт босч гүйдэг учраас эрт босоод хэдэн цагаас яасан би үзүүлчихдэг. Нөгөө айл маань 7 цагт үзүүлнэ гэд цаг тоглосон байсан. За тэгээд яг орцсон доор ороод давхартаа гарсан чинь тэр нь юу яасан бохоггүй юу? Амар тийм утаа болцсон. Тэгэл нэг айл айгу хингэрэг дэлдэл ном уншаадсан бохоггүй. За арайч нөгөө хүмүүс маань цаг тоглолцоод биш байх та гэд тэгэл хаалган төгссөн чинь нөгөө айл маань үзүүлэх гээд байсан нөгөө цаг 7:30 гээд цаг тоглосон айл маань тэгээ байжсэн. Тэгээд тийм юм гэж одоо яаж хүндэтгэхтэй нөгөө маань за одоо дөнгөж эхэлж байна. Ном уншуулаад дөнгөж эхэлж байна. Тийм болохоор яг уу цагаа хойшлуулах уу гэдэг. Тэгээд яг тэр өдрөө бол үзүүлэхгүй л ажилласан л та. Тэгээд хамгийн л одоо сонин тэрлээсэн. Яг амралтын 2 өдөр болоод нөгөө манай үйлдвэрлэгч илүү ачаалттай байдаг штэ. Гэхдээ айл нэг өдөр нь заавал гэртээ одоо хүүхдүүдтэй цаг зав гаргаад
тэгээд хамтдаа одоо зураг зураач юм уу, кино үзээд ч юм уу, эсвэл ингээд шинэ одоо янз бүрийн хоол хийх юм ингээд тушаад нэг өдрийг бол заавал ингээд өөртөө ч юм уу эсвэл гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг. За манай үйл хөдлөлийн ажилчин болохоор нөгөө яг тогтсон цагтай бол биш. Тэгэхээр мэдээж нөгөө үйлчлүүлэгч юм уу зарим нэг одоо гэрээ хийхэр ч юм уу эсвэл үзүүлж байгаа харуулж байгаа цагаа товлчих юм бол ер нь бол уян хатан цагийн одоо боломжтой байдаг. За би агент болоод оффист ороод дадлахын хугацаанд анхны гүйлгээгээ амжилттай гаргасан. За тэгээд гүйлгээгээ амжилттай гаргахад маань хэд хэдэн хүчин зүйлүүд гол нөлөө үзүүлсэн. Нэгдүгüүрт манай офисын уур амьсгал бол аюу гоё хүлээж авч чадсан. За хоёрдугаарт офис маань fire up буюу одоо үндсэн сургалтаас өмнө маш ойлгомжтойгоор бүх ажлын процесс агент хүний гол хийх ёстой ажил үүрэг яаж гүйлгээ гаргахад ч тухайн гүйлгээ гаргахад чиглэсэн бүх сургалтуудыг маш оновчтойгоор ингээ ойр ойрхон өгчүүлсэн надад их тусалсан. Одоо би бол жишээлбэл өмнө нь яг Remax гэлтгүй өөр одоо маш олон ажил одоо хийж агаад фейлдчихсэн тийм одоо нөгөө туршлагаас харах юм бол надад Remax-ийн фейлдэлт бол айгүй ад жаргалтай фейлдэлт байсан. Анхны гүйлгээ гэх юм бол айгүй удаан хугацааны турш хүлээж агаад за нэг 380 орчим сая төгрөгийн объекттэй газар юм уу гаргасан. Тэгээд авсан комисшн гэх юм бол 13 сая төгрөг байсан. Хэрвээ одоо агент хийхийг сонирхож байгаа ч юм уу те яг энэ салбарыг сонирхож байгаа хүмүүс ах юм бол нэгдүгээр гэх юм бол бас айгүй төсвөр төвчээр хэрэгтэй байдаг. Тэгээд төсвөр төвчээр хэрэгтэй байдаг. Тэрний одоо ард нь гарч чадах юм бол энэ ажиллал ингээд үнэхээр хүнд одоо нөгөө сэтгэлийн таашаал те нөгөө санхүүгийн одоо эрхчлөөнд хүрэх бүрэн боломжтой байдаг шүү л гэж. Манай Remax-ийн Realty Office маань үйл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт 6 жил тасралтгүй амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа ууган салбаруудын нэг. За бид бүхэн нийтдээ 100 гаруй шилдэг агент 10-аад брокер офисыг өөрөөсөө төрүүлэн гаргасан байдаг. Манай офисын шилдэг агентуудын сарын дундаж орлого 10-аас 15 сая төгрөг байдаг. Танд ч гэсэн энэ орлогыг олж санхүүгийн эрхчлөөнд хүрэх бүрэн боломж байгаа. Ингээд манай хамт олон дараагийн санхүүгийн эрхчлөөнд хүрэх шилдэг 10 агент төрүүлэх тусгай хөтөлбөрөөр зарласан байгаа. Та амжиж бидэнтэй холбогдсон энэхүү хөтөлбөрт нэгдэж шилдэг агент болох өөрийн карьераа эхлүүлээрэй.